Хичээл 9.1. Имэйлийг хувилж илгээх. Бид өөрт ирсэн имэйлийг хэн нэгэн хүнд танилцуулахдаа форвард хийх буюу хувилж илгээдэг. Имэйлийг хувилж илгээх хоёр хэлбэр бий. Үүнд өөрөө хувилж илгээх, автоматар хувилж илгээх. Өөрөө хувилж илгээх гэдэг нь хүлээн авсан имэйлийг хэн нэгэнд тухай бүр өөрийн гараар дамжуулахыг хэлнэ. Ингэхдээ өөрийн санал, тайлбарыг оруулж илгээдэг. Жишээ харцгаая. За миний имэйл хайрцагт ажил хэрэг болох үс нэг имэйл иржээ. Уншаад үзтэл үнэхэр хэрэгтэй мэдээлэл байна. Одоо би үүнийг офис менежертэй хуульж дамжуулъя. Forward буюу хуульж дамжуулах холбоосыг дарж төв талбарт хүлээн авагчийн имэйл хаягийг бичиж. Нэрв маань давхар мэдэж байг гэсэн үүднээс нэрвийнхэн хаягийг CC талбарт биччихье. Имэйлийн гарчгийг өөрчлөхийн тулд төв талбарын өмнөх сумыг дарж гарчийг засварлах гэсэн товчийг дарна. Гарчгийг товч оновчтой хүлээн авч буй хүнд зориулж бичихийн тулд энэ хэсгийг арилгая. Дамжуулж буй мэдээлэл учраас forward гэсэн үгийг үлдээгээд арын бичвэрийг хүндээ хандсан болгож солиё. Гол мэдээлэл энд байгаа учраас би бусад шаардлагагүй мэдээллүүдийг устгая. Мэдээллийн их сурвалжийг үлдээгээд бидний үйл таних хүлээн авагчийн мэдээллийг мөн арилгана. Мөн тэр хүнд хандсан зурвасыг устгая. Шаардлагагүй бүх мэдээлэл зайг устгасны дараа дамжуулах имэйлийн дээд талд би өөрийн тайлбар зурвасыг бичье. За имэйлээ бүхэлд нь эргэж нэг шалгаад илгээх товчоо дарж илгээе. Имэйлийг хувилж илгээхдээ анхаарал зохих 5 зүйлийг авч үзье. Нэгт мэдээллийг үнэн зөв эсэх хүлээн авагчид хэрэгтэй эсхийг нягтал. Офис ажилтнууд ажлын өдрийнхөө 4/1-ийг имэйл бичих, уншихад зарцуулдаг гэсэн судалгаа бий. Имэйл гэдэг тэгэхээр өртөг өндөртэй зүйл байгаа биз? Хоёрт имэйлийн гарчгийг засварл. Forward гэсэн олон тэмдэглэгээнүүдийг устгаж, имэйлийн гарчгийг хүлээн авагчид зориулан товч оновчтой болгон засаарай. Гуравт шаардлагагүй мэдээллүүдийг устгах. Имэйл доторх бусдын имэйл хаяг, имэйл гарын үсэг, дахин дамжуулсан зурвас, хоосон зай, хөлдөх, автомат сануулга зэрэг шаардлагагүй мэдээллүүдийг устгаарай. Ингэснээр та хүлээн авагчийн анхаарлыг гол мэдээлэлд төвлөрүүлж, цаг болон имэйл хайрцагийнх нь зайг нь хэмнэх болно. Дөрөвт имэйлийг яагаад дамжуулж буй тайлбар саналаа бич. Ямар учиртай имэйл дамжуулахаа урьдчилж амаар дуулгасан байлаач та имэйлийг хувилж илгээхдээ өөрийн тайлбар, санааг заавал бичээрэй. Тавт имэйлийг хэд хэдэн хүнд дамжуулах бол BCC ашигла. Ингэснээр хүлээн авагч имэйлийг өөр хүнд хувилж илгээснийг харах боломжгүй болно. Энэхүү хичээлээр бид имэйлийг хувилж илгээх хоёр хэлбэр байдаг тухай болон өөрөө хувилж илгээхдээ анхаарах 5 зүйлийг мэдэж авлаа.